За стресс те. За одоо жоохон өөр төрлийн. Энэ юу гэж бодож чинь та нараа энэ од юм ирсэн юм зураг шиг харагдаж байгаа боловч энэ интернетийн газрын зураг байхгүй. Доор хайх юм бол IP хаяг. Бидний бүх гар утас компьютер бүгд IP хаягтай те. Тэгээ ингээ холоос харахаар бид нэр ингэж холбогддог баг. Энд хоёр тэр бум гар хүн хоорондоо холбогдсон баг. Тэгээд бид нар интернетэд холбогдсноор бид нар өдөр тутам маш гайхамшигтай зүйлүүдийг өөрсдөө мэдлгүйгээр хийждэг. Одоо тэрний би хэдхэн жишээг дурдаа та нар сайн мэдэх зүйлүүд байгаа. За сошиал медиа буюу одоо сошиал нэтворкинг тийм ээ. За энэ ч нөхөрлөл гэдэг үгийг шал өөр төвшөнд гаргацсан байхгүй. Бид нар интернеттэй байхаас өмнө бид нар сошиал медиагаар дамжуулаад нөхөрлөл гэдэг үгийг одоо шинээр бараг дахиж тодорхойлох хэмжээнд бид нар ийм үгийг гаргацсан. А хэрвээ бидний одоо зарим эмээ өвнөр одоо хүртэл тийм ээ бид нар ийм олон найзтай тэр өнөөдөр тэр хийж ин тэр тэрийг идэж ин гэдэг энэ нөхөрлөл бол маш өөр төвшин. За миний хамгийн хувьд хэрэглэх дуртай нь би Twitter-ийг хэрэглэх дуртай. Яагаад гэвэл тэр хүнийг харахгүйгээр насыг мэдэхгүйгээр баг хүйсийг мэдэхгүйгээр зүгээр л үзэл бодлоо ярих солилцох хэрэгтэй тийм ээ. Тэгээд нэг Twitter-ийн нэг сайхан жишээ гэх юм бол одоо жишээ нь энэ баг уржигдэрхэн ажиллаа авсан зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батцаяа гэж залуу байгаа. За сарын өмнө ажиллаа авсан тэр доор нь Гана Ц гэдэг нь бол зам тээврийн яамны сайд ганс өх сайд байхгүй. Тэгээ би хэлсэн бохоо. За одоо наад гой дугаар авдаг гой машинууд ч юм бүр дэндлээ. Наадах чи алтан дугаар хорж яах гээд байгаа юм бэ? Суглаагаар өгж хэрэггүй. Алтан дугаарын 10 сая, мөнгөн дугаарын 7 сая те. Тэгээд хүрэл дугаар гэх 5 саяар ингээд өгөө. Хэдэн замын цагдаа нараа машинтаа болгоо эсвэл өөр юм заря. Одоо наадах чин далд бизнес болоод ил болгочихл доо бизнесийн боломж харагдаад байна шүү дээ гэдэг би зөв шууд хэлж байгаа байхгүй төрийн нарийн бичгийн дарга руу. Тэгэхээр хариу дахин сэр задлахгүй нэг хэсэгтээ одоо бүртгэлийн шин шатанд гаргаж дугаарын давхардлыг арилганаа харин хамтарч ажиллаарай гэдэг төрийн нарийн бичгийн дарга. Ийм боломж иргэн хүний хувьд төрийн нарийн бичгийн дарга яг мөнгөний гар үсэг зурж байгаа хүнтэй ингээд харьцах. Тэр хүн намайг сонсох. Өөрөө бидний энэ үед өсөж байгаа залуучууд ийм юмд бид нар байн хянагдаж байгаа шүү. Өөрөөсөө бид нар ийм одоо policy making юм шийдвэр гаргах төвшөнд очисон үедээ энийг одоо хийх хэрэгтэй шүү гэдэг нь маш том соёл. Энэ интернеттэй зөвхөн ирсэн байхгүй. За дараагийн юм нь болохоор Open University гэж та нар сонссон баг. Энэ ямар ч одоо гадаад хүнтэйгээр уулзалгүйгээр багштайгаа танилцалгүйгээр дээд боловсрол олох боломж. Хүн болгоны мөрөөдөл гадаадд яв сургууль сурах. Дээд боловсрол олох юм бол хүний угаас амьдрал сайжирна. За энийг бол одоо хувьсгалж хийж өгсөн юм нь бол энэ одоо зүгээр онлайнаар дээд боловсрол юм одоо цолаавна гэдэг бол маш гайхамшигтай зүйл санагддаг. За өнөөдөр хизээж одоо өмнө нь түүхэнд хүн төрлөختөн сонсож байгаагүй хөгжмийг бид нэг дор сонсож байдаг. Тийм хэмжээний киног үзэж байдаг. Тэгэхээр бид нар хөгжим бид нар сонсож байна гэдэг чинь бид нар фан байна, бид нар хөгжилтэй байж чадж байна. Тэр аяар бид нар стресс багасч байгаа. Тэгэхээр бид нар дуртай газараас дуртай улсынхаа дуртай дуучныхаа дууг өнөөдөр iTunes-ээс бид нар юм энэ бол Napster-аас ихэлсэн тийм ээ. За тэгээд нөгөө юм хайлтын search engine буюу хайлтын систем. Энэ бол бидний амьдралыг бүр хувьсгал оруулсан байхгүй. Би өнөөдөр энэ чинь TED гэдэг ивентэнд нэг ч ирж үзээгүй. Би TED гэж ивентэнд дэлхийн ивентэнд очиж үзээгүй. Тэгэхдээ би TED-ийг үздэг байсан. Энд байсан хүмүүстэй би танилцаагүй өнөөдөр л танилцж байгаа байхгүй. TED-ийг зохион байгуулж байгаа улсуудаа. Тэгэхэд би цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаад орох гэсэн юм аа, хэлэх гэсэн юм аа үгүй гэд. Тэгвэл тэр цахим хэлбэрээр зөвшөөрөөд би цахим хэлбэрээр энэ чинь ингээд судалгаагаа хийгээд тэгээд ингээд хайгаад боломжтой би энэ ч зогсож байгаа байхгүй. Тэгэхээр өргөдөл гаргаад бичиг өгөөд ингэх боломж одоо хэрэг шаардлага байхгүй болсон гэсэн. Тэгэхээр энэ юун дээр хайлтын систем бол сайхан. За судалгаа гэдэг бид нар айгүй одоо хүн түгээр ойлгодог. Тэгэхээр бид нар гэрийн даалгавар хүүхэд 10 жилдээ судалгаа хийгээд эхэлдэг. Бид нар өөрсдөө уншаад их сургууль бид нар яг адилхан юм хийж эхэлдэг. Бид нар ажлын байран дээр хийдэг. Бидний уншиж байгаа, сонсож байгаа, харж байгаа юм болгон судалгаан дээр суурилсан байх хэрэгтэй. Сэтгүүлчд хүртэл. Тэгэхээр энийг чанартай болгож өгж байгаа, мэдээллийг бодиттой болгож өгж байгаа юм бол бид нар интернетээр судалгаа хийх болсон боломж. За дараагийнх нь бол энэ сүүлийн үед маш их хүчээ авж байгаа буюу e-commerce буюу одоо онлайн шопинг тийм ээ. За энийг бол одоо хөдөө орон нутагт гадаадад бол Англид ялангуяа фермерүүд нь ингээд хоньны мах хийгээд байдаг. Супермаркетад аваачаа тавьчихаар тэр 40% нэмждэг. Юу ч хийгээгүй зүгээр лангуун дээр тавьж байгаа 40% нэмждэг. Тэгэхээр тэр хүмүүс нь болохоор одоо
Waitrose юм Sainsbury's гэдэг дэлгүүрүүд бол онлайн шопинг хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр ингээд энэ бол хямдхан бүтээгдэхүүнийг авах боломжтой болж байгаа хгүй. За банкнд дахиад очихдоо бид нар хизээ ингээд банкны дээрэмчэнд таарч болов санаа зовх хэрэг болсон. Дансаа нээгээд тийм ээ үлдэгдлээ шалгаад гуйлга шилжүүлэг хийгээд за бүхэл юмыг хийж ерөөсө болж байна. За онлайн банкинг бол маш их чухал. За хэрвээ энэ Skype гэдэг технологиг одоо бүгд мэдж байгаа хэрэг тийм ээ. Энэ технологиг биш үү 100 жилийн өмнө хүнд хэлсэн болвол энэ зөвхөн шидэт толинд харж би бинийгаа ярьдаг юм. Тинчээ байгаа хүмүүстэй хүн итгэхгүй. Бараг димэрэдэн солиороод байна гэж байгаа. Одоо тэгтээ бид нар энийг өөрсдөө бид нар тоолгүйгээр чи миний нүд рүү харж байгаад ярьдаа гэдэг нэг үгнүүд байдаг шүү дээ. Чи над руу харж байгаад ярьдаа. Тэрийг бид нар дэлхийн хаанаас ч аль ч өнцгөөс хийх боломжтой болсон. А би биенийхээ нүд рүү харж байгаад ярьж байгаа тохиолдолд худлаа ярих бас тийм амар байдгүй те. Блогинг бол гайхалтай баг. Бид нар бол одоо ялангуяа мэдэх ёстой коммунист нийгэмд бид нар амьдарч байгаад үнэн сонин юу гэж бичсэн байна. Худлаа байсан ч хамаахгүй үнэн сонин бид нар итгэх ёстой. Тэгэхээр үнэн сонин худлаа хэлсэн бол бид нар итгээд одоо дараа нь одоо ардчсан нийгэм бид нар болоод 20 жил сонгогдох гэж байгааг хүсэж байгаа хүн юу гэж хэлнэ бид нар тэрэнд итгээд байгаа хөө бүгдээ бүх медиаг ингээд авцсан. Тэгэхээр блогинг гэдэг мөн чи зөндөө олон блогерууд байгаа. Тэгэхээр тэр хүний хүсэж байгаа юмыг бид нар хаалтгүй чөлөөтэй мэддэг. Өөрөө хүсвэл бид нар блог бичээд өөрийнхөө бодож байгаа болгоно хэлнэ. Хамгийн гол нь хэрэглэгч нь уншигч нь өөрөө эцэстээ шийдвэр гаргах, дүгнэлтээ гаргах ийм чухал юмыг өгсөн. За тэгээ миний хамгийн сүүлдэн дуртай нэг юмнууд дуртай юм бол энэ газрын зураг Google Earth гайхамшигтай GPS заяа. Би биш тийм энэ сүүлийн бараг 8-9 жил гадаадад амьдраад бас хотоо сайн мэдэхгүй байна, Монголоо сайн мэдэхгүй байна. Тэгээ Black Box гэдэг гоё театр нээгдсэн анхудаа орж иж. Яаж үтсэн гэсэн чи би хинээс ч асуугаагүй. Эрэгтэй хүн чинь нөгөө нэг хаана юу байдаг асуух чинь жоохон бас тийм disrespectful байдаг шүү дээ. Асуудгүй ингээд би олноо гэдээ яваад байдаг. Тэгэхээр энэ яг телевизэн антенны хажууд байд юм. Ингээ олоод ирсэн байхгүй. Энийг олоод ирэхээр би монголчин ямар том нутаг вүлээ те. Би GPS ашигласнаар map ашигласнаар биш те. Одоо Монгол ихэнх аймагт очсон. Би нэг ч төөрөөгүй. Тээврийн жолооч нар ярих юм бол хүүхдүүд та нар тэгж ярьж болохгүй, бардаж болохгүй, эрдэж болохгүй. Гэхдээ технологиг ашиглаад би төөрөөгүй яваад төөрсөн хүмүүсийн төршинд юм уу бензинд зарцуулсан мөнгийг 1 литр бензин өнөөдөр 1700 төгрөг. Тэгэхээр тэнцээ бид нар эдийн засгийн алдагт байн гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр технологи ашиглахгүй хүн, технологи мэдэхгүй хүн илүү их өртгөөр амьдраад байдаг. Энийг сайн ойлгох хэрэгтэй байна. За тэгээд энэ iPad шүү дээ. Би бол энийг бас харж ярих хэрэгтэй. Тэгээд ингээд энэ гоё девайсууд шүү дээ. Бид нар холбогдсон, бидний энэ тавьсан YouTube дээр байгаа видеонуудыг айгүй олон хүн үзэн те. Тэгвэл түрүүний хэлсэн зурган дээр 2 тэрбум хүн холбогдсон байгаа. Энэ өндөр шарууд шүү дээ. Энэ Австрали, Тэв, Азийн хөгжилтэй орнууд, Европ, Америк эдгээр холбогдсон түрүүний 2 тэрбум юм байна. Нөгөө Энэтхэг, Африк, Монгол, Хятад, Орос яах вэ? 5 тэрбум. Бид нар саяхан 7 тэрбум болсон шүү дээ. Тэгвэл одоо 5 тэрбум болсон. Тэгээд энэ 5 тэрбумын төлөө бид нар юу ч хийхгүй. Хийх гэж оролдсон байхгүй. Тэгээд бүтлгүүтэд байгаа. Яагаад гэвэл энэ 3G-ийн юм уу, WiMAX юм уу, энэ өндөр технологи антеннид авахгүй шилэн кабель холбоол ингээл айл болгоноор оруулаа. Энэ өштэй сая доллар болдог. Маш хэцүү. Үнэтэй байхгүй. Тэгэхээр түрүүний 5 тэрбум хүн чинь дороо бүрэ хөгжилтэй орнуудад юм уу? Эсвэл нөгөө нэг өрхийн орлого нь бага буюу түүнээс доош. Өдөрт нэг хүн өдөрт 2 доллароос доош өртгөөр амьдарч байгаа бол тэр одоо категорид ороод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэцүү энийг дөрт газар аавна. Балдангаа газар аваад зарааж гэдэг үнэрхэд болохгүй. Тэнгүүд хотоос зөвшөөрөл авна энийг барих гэсэн ингэн. Тэгээд дээрэс нь тог өгөн, цахилгаан өгөн, шилэн кабель холбоно. Тэгээд ингээд энэ ажиллаж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм проблем байгаа учраас 5 тэрбум нь орохгүй байгаамаа гэж үзэж байгаа. За тэгээд хэрвээ бизнесийн алтан дөрөв ашиг байхгүй ч орохгүй. CityNet гэр хорооллын айл болгон руу кабель залгахгүй байгаа сте. Univision дандаа лаг одоо зайсангаас эхэлсэн те орохгүй байгаа. Бизнесийн алтан дөрөв угаасаа аргагүй. Мөнгө байхгүй, ашиг байхгүй бол бизнес эхлэхгүй орохгүй. За энэ болохоор одоо бид нар дасцсан. Одоо манай хамаатнууд одоо бидний зарим нь бол гэр хороолд амьдардаг энэ ч одоо та нарт би дахиад хэлчих. Та нар бидэнд ихтэй эсхийгээр хутсан майхан төрлийн structure даахгүй. Felt covered tent like structures бид нар амьдардаг байхгүй. Энэ айгүй гоё. Тэгвэл бид нар 1000 жил амьдарсан. Энд ч нэ 1000 жил яг ийм юмд амьдраад бид нар санаа зовоогүй бид нар баг бахархаад байж байгаа байхгүй. Тэгвэл энэ хараа ус байхгүй. Энэ үстэй дулаан байхгүй. Бүр бохир байхгүй. Тэгэл тэр нэг ухаа тэрэндээ бид нар бүгд амьдардаг. Тэгээ энд бид нар тасаж болохгүй юм байгаа уулна. Хотод бол хөдөө бол өөр арга. Тэгээд бүр санаа зовхооргүйгээр гудамжны дараа гудамж, уулын дараа уул заяа. Нийт Монголын биш үү тийм ээ 70% нь
гэр хороолол юм уу, байшин саунд иймэрхүү юм амьдардаг. Нөгөөх нь бол хотын төвд байдаг, аймгийн төвд ганц хоёр байдаг, орон сууцнд амьдардаг. Тэгэхээр ингээ проблем байдаг байхгүй. Бид нар хамгийн гол нь ялгаа. Түрүүн амаагийн ярьсан чинь бид нар ялгаа амар стресстэй байгаа. Чинь арьс өнгөний үзэл тийм ээ. Арьс өнгөний үзэл одоо хүн болгон мэддэг. Арьс өнгөөр ялгарлан гадуурахгүй. Баян ядуугийн ялгаа. Чи хөдөөний хотынх, зайсангийнх, юуных гэр хорооллих гэл. За тэгэнгүүтээ хүйсийн тэгш бус байдал. Дандаа ярьдаг манайхан ингээд маш олон хүн ярьдаг. Өдөр болгон ярьдаг. Тэгвэл бид нар хизээч энийг ярьж байгааг байхгүй. Digital divide. Цахим тусгаарлагдсан байдал те. Цахим юм зааг үүсчихэд байна бидний дунд. Энэ хоёрын аль цахим хэрэглээг аль хэрэг сайн хэрэглэж чадна, амьдралын төдийчнээ сайжраад байна. Хэрэглэж чадахгүй ч сургуульд орж чадахгүй байна, ажилд орж чадахгүй байна. Компьютер асааж юм уу, интернетээр имэйл нээж чадахгүй хүн өнөөдөр ямар ч ажилд орох боломж байхгүй. Тэгэхээр энийг бид нэр өөрчлөх хэрэгтэй. Гэж бодоод би дунд сургуулийнхаа хоёр найзтай нийлээд за энийг ингээд юм хийя. Тэгтээ ингэ чим буйны байгууллага чинь бол хэдэн жил яваад дуусчдаг. Тэм учраас бизнесийн байгууллага байх хэвээр. Бизнесийн байгууллага бол надад ашигтай байх хэвээр. Нөгөө үйлчлүүлэгч нар бас ашигтай. Тэгээ хүн болгоно нь энэ бизнес байгаад энэ бизнест оролцсон бүх хүмүүс хожиж явах хэвээр гэдэг ийм зарчим байд бодсон байхгүй. Үнэтэй вэ штэ энэ хүмүүс гэр болгоно айл болгонд оруулах чи одоо үнэтэй байна гэх ямар бид нэр юу хийсэн гэхэл бид нар судалгаа хийсэн байхгүй. Хүмүүстэй яриад одоо жишээ нь Mobicom бол жишээ нь 3G антин тавьчаад 3G утаснууд зардаг. Тэгэхээр бид нар болохоор эхлээд энэ хүмүүс чинь өөрсдөө ямар девайстай хэрэгсэлтэй байгаа юм ба судлыг. Тэг янз бүрийн хэрэгсэлтэй байгаа. Компьютер, ноутбук, одоо таблет те гар утас ингээд бүх юм ба. Тэднэрт нь бүгдэнд нь нэг л хийж юм байсан байхгүй. Бүгд нь болохоор Wi-Fi. Бүгд Wi-Fi тайсан байхгүй. Яагаад Wi-Fi гэх юм бол Wi-Fi биш та хамгийн хямдхан чип технологи. Одоо ч та нарын хөргөгч бараг талах шааргач буюу тоостер чинь Wi-Fi чип дээр. Ягаад гэвэл 20 цент. Нэг юмд оруулахад өртгөн 20 цент байдаг байхгүй. Тэгээд ингэхээр за Wi-Fi-ыг сонгох нь зөв юм байна гэд бид нэр ярьсан. Гэхдээ энийг хийхэд амаргүй байсан учраас бид нэр гэр хорооллын иргэдтэй нь өөрсдөө нь та нар туслаач ээ. Мөнгө бараг байхгүй шахав. Санаа бол байна, сэтгэл байна. Та нар одоо туслаач гэхэд нэг ч хүн дургуцааг баг. Тэр намайг бүр амар одоо том сюрприз болсон. Бүгдээрээ туслая гэсэн байхгүй. Тэр ямар ч нөхцөлд амьдарч ирсэн байсан хүмүүс. Тэгэд бодож чинь нэг энэ айл байхгүй одоо энэ догмедгүй байх гэж айл. Тэгэхээр би энэ айлыг танаа газрын чинь үнгүй хэрэгжилчээ. Тэгээ би ингээ өөрийнхөө шонгыг зооч. Манай компани шонг. Тэнгүүтээ дээр нь би нэг юм жижигхэн хотспот үүсгэх Wi-Fi антин тавьчих. Тэгээ та ингээд бас тогоо үнгүй өгч асуугаал байгаа штэ. Тэнгүүд нь та одоо энийг байн харж хандж байгаагаар хүүхэд авируулахгүй. Тэгээ хувийнх нь хашаанд байгаа учраас тэгсэн чинь бүгдийн тэгээ гэж. Харин хариуд нь манай компани бид нар болохоор насан туршийн үнгүй Wi-Fi өгье. Тэгэхээр бүгдөө магнан тэнэж байгаа байхгүй. Тэгээд тогных нь мөнгө нь угаасаа хоёрхан гар утас сэнгэлэх хэмжээний тийм хүчин чадалтай том төхөөрөмж. Ерөнхийдөө бол энэ ингээд бид нар иргэдтэй нь хамтарсан юу эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг айл тавьсан юу эргэн тойрныхоо ингээд энэ бол одоо 200-аад өрөх буюу 1000 гаруй хүн нэг антеннаас авах боломжтой болж байгаа. Маш хямд үнээр. Тэгээд бид нэр одоо 400 гаруй хийсэн байна. 400 гаруй айлтай хараад 400 гаруй айл дэм шонг хийсэн, антенн тавьсан. За энэ чинь 300-аад мянган хүн гэр хорооллын бараг тал нь. Улаанбаатарын гэр хорооллын тал нь. Дараа жилийн өдийд бид нэр Улаанбаатар хотын бүх гэр хорооллыг хамарна. Энд бараг за тооллоготой 7-800 мянган хүн, тооллогогүйгээр бараг 900 бараг сая хүн. Ингээд энийг бид нэр хийж чадах юм бол бид нар дэлхий дээрх бүрэн Wi-Fi coverage-тай хамгийн анхны нийслэл хот болох боломжтой. Яг гэвэл бид нар ч бас жижиг улс гэдгээр маневрлах чадвар байгаа учраас бид нар ийм боломж байгаа. Тэг хамгийн яг нь миний өөрөө хувьдаа бахархдаг юм бол энийг би одоо хоёр найзтайгаа дээрээс нь бид нар ганц нэг ажиллаж аваад ингээд зургуулаа. Зургуулхнаа л хийсэн энийг. Өөрөөсөө ингэж огшоод өөртөө угсраад ингээд энэ хүмүүстэй ингээд хийгээ болцсон байхгүй. Тэгвэл нэг хүнд ноогдох өртгөн $2. За тэгээд хэрвээ би ийм хэмжээний мөнгөөр 2 жилийн дотор сая хүнийг интернетэд хамруулаад түрүүний нөгөө нэг яриадсан ялгааг байхгүй болгож чадъя гэж бодож байгаа бол 76 тэрбум төгрөгөөр миний тооцоогоор 310 сумын төв бүх 21 аймаг хотын төв Улаанбаатар хот тэр чигээрээ бид Wi-Fi-тай болох боломжтой. Тэгэхэд Баян зүрх дээр байгаа нохойтой арслантай хойшоо 2 тэрбум төгрөг.
Эн чинь би Улаанбаатарыг л Wi-Fi жуулсан ижилхэн хэмжээний мөнгө байхгүй. Тэгээд хэрвээ бид нэр 2.7 саяулаа бид нар холбогдож байна гэдэг чинь энэ чинь яг л бид нар бие биенийгээ сонсож байна, бие биенийгээ ярьж байна, бие биенийхээ нүд рүү хараад ярьж байгаас ялгаа байхгүй. Тэгсэн цагт бид нар нэг зүгт юм алхах, нэг зүгт гүүх, бүр хараагаад гүүх, хөтөлцөөд гүүх, тэгээ улс маань хөгжих боломж ойрхон байна. Баярлалаа.